Сайн байцгаана уу? Хүний тархи маш их залхуу байдаг. Тэгэхээр тархийг ингээд байнга идэвхжүүлж, ажилуулж одоо сайн зууралдаж явахгүй болохоор тархи маань ингээд залхуу болоод ингээ юм хийх дурггүй юм болдог. Тэгэхээр энэ залхуу гэд нэрлэж байгаа энэ тархийг маань идэвхтэй, үр бүтээлтэй, ажилтай байхын тулд яг одоо тасгал хийж байгаа юм шиг, булчингаа хөгжүүлж байгаа юм шиг тархиа хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр эцсийн зорилго юу вэ гэхээр эцсийн зорилго эрүүл амьдрах гэдэг юм уу? Эсвэл одоо үр бүтээлтэй амьдрах, эерэг амьдрах, мөн түнчлэн одоо хүссэн юмд хүрэх ийм зорилготой байх юм бол та тархиа байнга ажилуулж байгаарай. Тархиа байнга одоо тасгалжуулж явах, тасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, тэгээд дээрэс нь нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох тийм үү? Маш олон аргаар одоо энэ тархийг одоо ажилуулж иж, тасгал хийж иж тархи маань одоо ийм эрүүл, зөв одоо ийм тархи болж хувирах боломжтой байдаг. За тэгээд та бүхэн тархиа хайрлаад, тархиа эрүүл байлгаараа аль болохоор одоо ямар нэгэн тийм гадны хорт зүйлээр одоо тархиа бас бохирдуулах байхыг одоо хичээгээрэй. Баярлалаа.